Сайхан амарсан уу? Дөрслөг хөрлөгийн хичээл дээр уран зураг унших тухай үзнэ. Зургийг ажиглаарай. Ардын зураач төрийн хошой шагналт очрын цэвгч буй. Эвнийг сургаж азарны ноцолтоо. Эхийн цагаан сэтгэл гэсэн нэртэй зургнууд энд харагдаж байна. За эдгээр зургууд нь Монгол хүн бүрийн мэдэх ёстой алдартай зургуудын нэг юм аа. За Од цэвж байна. 1952 онд гүн зэлэн дээр химээх зургийг зурсан байдаг. За энэ зургийг бүгдээрээ уншъя. За зургийг уншихын тулд бид эхлээд тайлбарыг нь уншина. За энэ зургийн хувьд тайлбар нь доороо бичсэн байна. Бүгдээрээ уншаарай. За тэгээд тайлбарын утгыг тайлъя. За нэгдүгээр бид уран зургийг хараад тайлбараас зураачийн нэрийг олж мэднэ. Хоёрдугаарт нь зургийн нэрийг мэднэ. Хэдэн онд зурсан бүтээл вэ гэдгийг олж мэдж болно. Мөн ямар материал дээр юугаар зурсан зураг вэ гэдгийг тайлбараас уншиж мэдж болно. За дараагийн ээлжид бид уран зургийг харж ажиглана. Ингэснээрээ бид зураг дээр ямар үйл явдал гарч байна, ямар улирал харагдаж байна, гол болон туслах дүрд ямар зүйл байна гэдгийг олж мэдж болно. Мөн зургийн үйл явдлуудыг хараад өөрийн таамаглалыг дэвшүүлж болно. За энэ зургийн хувьд Од цэвж байна. Гүн зэлэн дээр гэсэн сэдвтэй энгийн хөдөөний айлын аж байдлыг харуулсан зураг байна. За дараагийн дасгалыг ажиллая. Уран зураг унших дадлага хийе. За зургийг ажиглан хараарай. Мөн зургийн доор байгаа тайлбараас бид уран зургийг уншиж мэднэ. За саяны дасгалын дагуу бид уран зургийн тайлбараас зураачийн нэрийг эхэлж мэдж болно. Энэ зургийн хувьд зураач нь Насан Жаргал гэдэг хүн байна. Насан Цэнгэл гэдэг хүн байна. За дараа нь зургийн нэр нь Зураач охин гэдэг нэртэй 2011 онд зурсан байна. Зургийн материал нь зотон даван дээр тосон будгаар будаж зуржээ. Гол дүрт нь юу гарч вэ гэдгийг одоо зургаа ажиглан харна. Бид зургийн доотлол байгаа тайлбараас эдгээр зүйлүүдийг олж мэдлээ. Одоо зургаа хараад өөрөө үйл явдал, гол дүр, утга санаагаа олж мэднэ. За гол дүрд нь зураач охин харагдаж байна. Зураг дээр юу дүрсэлсэн бэ нэ хүүхдүүдээ? За тэгвэл зураг зурж байгаа охин байна. Зураач охин юу зурж байна гэхээр бүжиглэж байгаа охиныг дүрсэлсэн байна. Энэ бүтээл зургийн ямар төрөл багтах вэ хүүхдүүдээ? Бид гүн зэлэндээ зураг маань аж байдлыг харуулсан зураг гэж уншсан. Тэгвэл энэ зураг юуг харуулж байгаа, ямар төрөл багтах юм бол? За хөрөг зураг гэж нь яагаад хөрөг зураг вэ гэхээр ганцхан зураач охиныг дүрсэлсэн байна. Зураг зурж байгаа зураач охиныг ганц дүрсэлсэн байна. Өөр зураг байхгүй. Тиймээс үүнийг одоо туслах дүр байхгүй учраас хөрөг зураг гэж нэрлэдэг байна. За зурагт ямар өнгө зөнхөрсөн байна? Ажиглан хараарай. Ногоон, ягаан, хөх, хар өнгө зөнхөрсөн байна. За зураг дээрх эрс тис өнгийг нэрлээрэй гэж байна. За эрс тис гэдэг маань эсрэг утгатай үг шүү дээ. Тэгэхээр хөх өнгө, шар өнгө хоёр эрс тис байна. За ногоон, ягаан хоёр эрс тис хоёр өөр өнгө байна. Хар өнгө, цагаан өнгө мөн эрс тис байна. Хоорондоо уусаж авцалтаагүй өнгүүд гэсэн үг. За гэрийн даалгаварт сураг бичгийн 27 дугаар хуудасны хурагчин охин зургийг саяны уншсан 7 алхмын дагуу өөртөө бие даан уншиж бичиж тэмдэглээрэй.